За өнөөдөр би та нартай юуны тухай ярих вэ гэх юм бол сүүлийн үед маш тренд болоод байгаа Labubu гэдэг тоглоом байгаа шүү дээ. За тэр тоглоом үнэхээр тэм хөөрхөн тоглоом юм уу? Эсвэл сэтгэл заслын ямар нэгэн тойл болоод байна уу? За бүгдээр энэ тухай ярилцгаая. За мэдээж хэрэг түүнээс өмнө манайхан мэдж байгаа subscribe дарж биднийг дэмжиж лайка дарж эрсээ бүртгүүлцгээе заяа. За ингээд бүгдээрээ Labubu гэж ер нь хэм бэ? Түүнтэй танилццгаая. За энэ тоглоом нь 2015 онд Cassie Lung хэмээх уран бүтээлч The Monsters цувралынхаа хүрээнд танилцуулж байжээ. Харин өнгөрсөн онд Blackpink хамтлагийн Lisa Instagram хуудасаараа дамжуулаад өөрийн Labubu тоглоомынхоо цуглуулгыг шүтэн бишрэгчтэйгээ хуваалцсанаар тус тоглоом нь Pop Mart хэмээх хятадын тоглоомын компани хамгийн эрэлттэй коллекцийн нэг болж хувирсан байна. Яаж одууд Labubu-г алдартай болгоод байгаа юм бэ гэх юм бол инфлюенсерийн эффект буюу алдартны хүч энд оршиж байна. Жишээлх юм бол саяны миний хэлсэнчлэн Blackpink-ийн Lisa Labubu-г миний хүүхэд хэмээгээд тэрсэн зураг оруулсан байгаа. Бас Rihanna байна, Hailey Bieber байна, бас Blackpink-ийн Rose байна, Simone Biles хүртэл Labubu-г high fashion doll гэж тодорхойлсон байгаа юм. Тэгэхээр алдартнууд Labubu-г сэтгэлээ тайвшруулах хэрэгсэл ганцаардлын эсрэг найз, хүүхэд насны дурсамж сэргээдэг хөөрхөн бэлэгдэл гэж үзсэн байна. Тэгэхээр хүмүүс тэдний постыг хараад миний доторч бас ийм мэдрэмж байна гэж таньж Labubu-г хайж ирж хэлсэн. Тэгээд бас дээрэс нь хамгийн чухал бас нэгэн зэвсэг болох social media дээр viral болох явдлаа штэ. TikTok, Instagram, Reels дээр Labubu unboxing болон Day with my Labubu гэх мэтчлэн янз бүрийн чаленжуудаар viral болсон байгаа юм. Тэгэхээр энэхүү одоо инфлюенсерийн нөлөөгөөр алдартнуудын нөлөөгөөр Labubu-гийн үн огцом өссөн. Хуучин хувилбарууд нь одоо тэр цуглуулагчдынхаа дунд одоо rare emotional collectible гэдэг нэртэй бүр болсон байгаа юм. Тэгэхээр Labubu бол зөвхөн хүүхдийн тоглоом биш. Энэ бол алдартнуудын тусламжтайгаар сэтгэл хөдлөлийн бэлэгдэл дотоод одоо хүүхдийн тайвшрал, хувийн илэрхийллийн хэрэгсэл болж чадсан тийм emotional одоо pop соёлын тийм феномен бүр одоо тийм үзэгдэл гэж бүр ингэж үзсэн байна. За тэгвэл Labubu бол зүгээр нэг хүүхдийн тоглоом биш юм аа. Энэ бол урлаг, энэ бол соёл. За тэгвэл хүмүүс яагаад дурладаг вэ гэх юм бол нэгдүгээр хязгаарлагдмал хувилбаруудаар гардаг. Хоёрдугаарт нь болохоор blind box хийдэг. Тэгээ blind box нь болохоор сюрприз системтэй байгаа. Гуравдугаарт нь TikTok болон бусад одоо тийм social платформуд дээр viral болж байгаа, тренд болж байна. Гуравдугаарт нь болохоор тийм уран сайхны одоо үн цэнтэй мэдрэмжийг өгдөгөө гэж үзсэн байгаа юм. За тэгвэл хамгийн алдартай Labubu-ны хувилбаруудын одоо үнэлгээ хэд байдгийг би та нарт бас хэлж өгье. Phantom Labubu нь 2000-аас 3000 долларын үнэлгээтэй. Wood Elf Labubu гэдэг нь $400-800, Strawberry Labubu нь $1000 дээш, Christmas Edition $500 дээш гэх мэтчлийн үнэлгээтэй байдаг бахнэ. Тэгэхээр мэдээж хэрэг Labubu-гийн эрэлт хэрэгцээ ихсэх тусам одоо хэрэглэгч худалдаа авагч нар бол маш их болж байгаа. Өдрөөс өдөрт бол хэдэн мянга одоо 100 саяар нэмэгдэж байна. За тэгвэл өнгөрсөн сард Хятадын гайл дээр хураагдсан эд зүйлсийн жагсаалтанд хар тамхи эсвэл зэвсэг биш харин чихмэл тоглоом олноор одоо хураагдах болсон байгаа юм. Тухайлбал бол одоо Pop Mart-ийн Labubu тоглоомыг олноор нь хураах болсон бөгөөд дэлхийд даяар тренд болж байгаа энэ тоглоомын төлөө дэлгүүрүүдийнх нь гадна фэнүүд нь одоо хоорондоо зодоо үүсгэх хэмжээний ийм хэмжээнд хүрч байна. Их Британий бас нэгэн Labubu тоглоомын дэлгүүрийн гадаа Labubu дууснаас болж фэнүүд болон одоо худалдагч нар хоорондоо зодтолцсон, өмнө үүссэн гэх мэдээлэл хүртэл цацагдсан байгаа даа юм. Тэгэхээр энэхүү тоглоом ямар хэрчийг авч ямар их алдартай болж байгааг та нар эндээс харж байгаа байхаа. Зарим Labubu-д QR код байхгүй. За энүүгээр жинхэнэ эсгийг нь таних тэмдэг нь болдог байгаа юм байна. Зарим загвар нь зөвхөн Pop Mart member буюу одоо гишүүдэд л олгогддог бас тийм загвар байна. Labubu Lucky Draw гэд суглаагаар зарагддаг хувилбарч бас бий. Зарим Labubu нь fake буюу хуурамч хувилбаруудтай. Тийм учраас одоо жинхэнэ одоо оригиналын цуглуулдаг одоо цуглуулагч нар маань маш болгоомжтой байх хэрэгтэй юм биш үү. За тэгвэл яагаад Labubu-д ингэж хүмүүс ялангуяа насанд хүрэгчид ингэж их түнд шуураад байгаа юм бэ? Энэхүү тоглоомыг авч одоо цуглуулгаа болохын тулд яагаад ингэтлээ одоо дурлал вэ гэх юм бол ялангуяа манай millennials үеийнхэн мөн Gen Z-ийнхэн тэр дундаа
Худалдаа авалт хийх чадвар өндөртэй болон хангалттай ухаалаг миллениалсуудын хамгийн том сул тал нь болохоор тэдний хүүхэд нас нь гэдэг. Тэгээ миллениалсуудын дотор травмагаар дүүрэн хүүхэд нас нуугдаж байгаа бөгөөд лабобо нь тэдний inner child буюу дотор хүүхдийг нь аргадах шинэ хэрэгсэл болсон тухай бол бас онцлсан байгаа даа. Учир нь болохоор бидний хүүхэд нас тийм ч хангалуун байгаагүй бөгөөд одоо үеийн хүүхдүүдэд байгаа шиг тийм олон янзын эд зүйлч байгаагүй үед төрж өссөнтэй холбоотой. Санхүүгийн хувьд хангалуун болсон миллениалсууд маань хүүхэд насндаа авч чадаагүй зүйлсээ авч одоо adult money-га одоо Stanley Cup, Jellycats, Labubu гэх мэт зүйлсэд бол зарцуулж хүүхэд насныхаа шарахыг нөхөж байгаа гэж бас зарим нэг судлаачид үзэж байгаа юм байна. Энэ хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүнүүд байнга шинжлэгдэж өөрчлөгдсөөр байх болно гэдгийг ч бас онцлоод байгаа юм байна. Тэгэхээр магадгүй одоо дараа жил гэхэд бас нэг өөр нэг те Labubu-гоос өөр нэг зүйл бас дондчихсан явж ахыг ч гэсэн бид нар үүсэхгүй байгаа байхгүй юу? За тэгвэл зөвхөн Labubu биш. Ер нь тоглоом хүний сэтгэл зүй те энэхүү inner child буюу хүүхэд одоо дотор хүүхдийг хэрхэн эмжилдэг юм бэ гэдэг талаар бас та бүхэндээ би товчхон тийм мэдээлэл хүргье. Inner child буюу дотоод хүүхэд гэж юу вэ? Энэ бол бидний хүүхэд насны дурсамж, шарах, айдас, хайр хүсэх мэдрэмжүүдийн цогц. Багадаа анхаарал халамж, ойлголт дутуу авч байсан мэдрэмж насанд хүрээд сэтгэл зүйн асуудал үүсгэдэг. Дотоод хүүхдтэйгээ ажилласнаар хүн өөрийгөө илүү ойлгож сэтгэлийн тэнцвэрээ олох боломжтой болдог байна. Labubu яагаад дотоод хүүхдийг илэрхийлдэг вэ? За тэгвэл гадаад төрх нь хөөрхөн, баг зэрэг creepy буюу одоо эвгүй байдаг шүү дээ. Ингээд хурц шүттэй, эмзэг харагддаг. Гэтэ түүнийг хүн эхлээд хараад ямар хөөрхөн юм бэ? Би одоо хайрламаар энэ тэрвэрмээр энэ гэсэн одоо мэдрэмж бол төрдөг байна. Түүний нүд инээмсэглэл нь сэтгэл догтлуулсан гүн утгатай. Дотоод шарахтаа ч гэсэндээ хайр хүсэн инээмсэглэж байгаа мэт харагддаг гинэ. За тэгээд бүтээгч буюу Casey Long нь болохоор Labubu бол миний дотоод хүүхдийн дүрслэл гэж тодорхойлсон байдаг. За Labubu тэрх үед одоо тухайн хүнд маань аюулгүй мэдрэмж тайвшрал өгд юм байна. Түүнийг харахад хүүхэд насныг ээн дурсамж сэргэж серотонин алгаруулдаг. За ингээд цуглуулад одоо тий арт той цуглуулдаг хүмүүс бол ингээд цуглуулахаар хяналт тийм бүтээлч байдал эмх цэгцийн тийм мэдрэмжийг төрүүлж өгдөг. За тэгээд сэтгэлийн хуваалцах буюу Labubu-г найз мэд үзэх одоо үзснээрээ ганцаардлыг бууруулдаг байна. Сэтгэл засалд хэрэглэгддэг онолуудад гэх юм бол жишээлх юм бол transitional object буюу хүүхэд сэтгэл зүйн аюулгүй мэдрэмж авахын тулд тэврэх, үнэрлэхтэй одоо ингээд мэдрэмжүүдийг ашигладаг гинэ. Тийм учраас хүүхдүүд аав ээжээс жоохон томрохын хэрээр тоглоомтой болоо, тоглоомтойгоо харилцаа, тэврээд, үнсээд ингээд тэгснээрээ илүү аюулгүй мэдрэмжийг авдаг гэж шүү. За тэгвэл Labubu бол бидний дотоод хүүхдийг ил гаргаж, тайтгаруулж, эдгэж эхэлдэг тийм зөөлөн эхлэл юм а гэж үзэж байгаа. Тэр бол зүгээр нэг тоглоом биш, сэтгэл зүйн одоо ямар нэг эмчилгээ болон аяллаа эхлэл юм а. Тэгэхээр та бүхэнд маань ч гэсэндээ хэрвээ Labubu-г цуглуулдаг хүн байвал бас доор комент сэтгэлдээ бичээрэй. Labubu биш юм а гэхэд ямар нэгэн тоглоом цуглуулдаг те эсвэл өөрийн хайртай нэг чихмэл тоглоом энэ төр биднэрт байдаг штэ. Хэрвээ тийм тоглоом байдаг болоос сэтгэлээ хуваалцаад өөрийнхөө бас түүхийг хуваалцаарай гэж хүсье. За тэгээ өнөөдрийн энэхүү дугаар маань та бүхэнд маань таалагдсан бол мэдээж хэрэг биднийг дэмжиж subscribe заавал дараад өгөөрэй. Тэгээд лайк дараад шеэр хийгээрэй. Дараагийн дугаараар бүр сонирхолтой мэдээллүүдээр уулзцгаая. Соко Белла баяртай.